бацхан хүүхдүүдээ өнөөдөр багштайгаа хамтдаа ургамал хэрхэн ургадаг, ургамлыг хэрхэн тарьдаг, аманд цэцгийг хэрхэн тарьдаг талаар багштайгаа хамтдаа энэхүү хичээл дээрээ үзэж ярилцах болно. Хүүхдүүдээ эдгээр бол та нарын мэдэх мод. За энэ модонд маань аа мод, ээж мод, ах мод, эгч мод, хүү мод гэж байдаг ахна. Энэ модыг хүн зарим нь тарьдаг, зарим нь өөрөө ургадаг ахна. Тэгвэл энэ моднууд маань нийлээд ой мод болдог ахна. Хүүхдүүдээ энэ ой мод, энэ модыг тарихын тулд биднэрт юу хэрэгтэй юм бол, яаж ургуулдаг юм бол та нар мэдэх үү? За тэгвэл багш нь та нарт хэлж өгье. Зургийг хараарай хүүхдүүдээ. За хамгийн ихэнд үр гэж зүйл байдаг ахна. Тэгвэл энэ үрийг шороонд суулгадаг ахна. Үүний дараа үр нь шороонд суулгасан үр нь ургаж эхэлдэг ахна. Энэ зургийг хүүхдүүдээ сайн хараарай. Эхлээд үрээ хийсэн. Үр нь ургаад үндэстэй болж байна. Үндэс нь ургасны дараа ишин дээшээ соёолон ургаж хөрснөөс дээшээ гарах нь байна. Үүний дараа түүнээс нь навч ургах нь байна. Навч ургаж хүүхдүүдээ хөрснөөс дээшээ гарахаар нь бид услах ёстой. Хүүхдүүдээ услахгүй бол энэ цэцгийн ургамал ургах болов? Зөөтэй ургахгүй. Тэгвэл бид нэр услах ёстой байх. Гэж сайн усалсан мөн наранд байлгасан цэцэг маань маш өндөр ургах нь шүү дээ хүүхдүүдээ. Тэгвэл хүүхдүүд та нар маань аав ээжтэйгээ гэртээ цэцэг тариарай. Тарих тухай мэдлэгтэй болсон учраас хүүхдүүд та нарт маань илүү амар байх бах. Ингээд багшийнхаа хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүд та бүхэндээ баярлалаа. Дараагийн хичээл хүртэл баяртай.